Эверестийн ноён оргилд гарчих юмсан тэнд очиод нэг селфи хиймээр байна гэдэг хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр олон тур компаниуд янз янзын аялал жуулчлал зугаалгыг бол бий болгосон. За үүнийг дагаад Эверестийн ноён оргил дээр асар олон хэмжээний хог тэр тусмаа бүр хур хогийн цэг бий болсон. За энэ хогийг буулгана гэдэг бол техникийн хувьд болон санхүүгийн талаар бол асар их хүндрэлтэй байгаа. Ийм учраас Непалийн засаг захиргаа армийнхнаас тусламж хүссэн. За арми болохоор уулын цэргүүдээ явуулж Эверестийн оргилоос одоо янз янзын хогийг бол доош нь буулгаж байгаа. За энэ үйл ажиллагааг 2021 оноос анх эхлүүлсэн байдаг. За анх Эверестийн орой дээр хүн гарсан цагаас эхлээд ерөнхийдөө өчнөө олон тонн хог өнөөдрийн байдлаар бол бий болчихсон. 300 гаруй хүн бол нас орчихсон. 200 гаруй хүний одоо шарил байдаг гэж тийм тооцоо судалгаа байдаг. За ингээд 2024 оны буюу энэ жилийн хаврын цонх үеийг ашиглаад арилжааны одоо аялал жугаалгын хажуугаар Непалийн цэрэг цагдаа армийнхан нийлсэн 11 хүн дээр нь нэмээд 18 шерпагаар одоо удирдуулан замчлуулан энэ хог новшиг дүүх ажиллагааг бол хийлээ. За ерөнхийн энэ жилийн төлөвлөгөө бол нэг 10 тонн хог буулгачна гэсэн санаанаа байсан. Гэхдээ энэ нөхдүүд амжилттай 11 тонн одоо тэ хүчил төрөгчийн сав хувцас одоо юу байдгийг шидийн тийм хогнуудыг бол амжилттай буулгасан. За хогны хажуугаар бас 4 хүний одоо шарилыг нэмээд нэг арга ястай ингээд одоо энэ жилийн экспедицээр бол буулгаж ирсэн. За Непалийн армийн засаг захиргаа илтгэлтэй бол энэ жилийн үйл ажиллагаа бол маш амжилттай боллоо. Тэгээ дараа жил дахиад өргөжүүлсэн байдлаар одоо ингээд олон цэргийн албаагч оруулаад ингээд энэ хогнуудыг буулгана гэдэг тийм санал хүсэлтийг хэлсэн. За өнгөрсөн жил бол 33 тонн одоо хог буулгасан гэж үздэг. Энэ жил бол яг 10 тонн 11 тонн гэж явж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь одоо энэ шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаад Эверестийн ноён оргил дээр байгаа энэ хэмжээний хогийг маш хурдан цэвэрлэх нь өөрөө Непалийн болон дэлхийн бусад улс орнуудын одоо толгойн өвчин болчихсон. Ягаад гэвэл дэлхийн ноён орой одоо тэ орой дээрээ хідүүлээ ингээд хог новш хогийн цэг байгуулсан байна гэдэг өөрөө бас ёс зүйн талаар бол их муухай зүйлээ гэдэг тийм талаар бол хүмүүс яриад байгаа. Мөн дээрээс нь Эверестийн ноён оргил дээр үрд одоо мөнхийн харуулд үлдсэн хүмүүсийн ар гэр одоо тэ нас орсон хүмүүсийн шарил одоо тэ бас бус зүйлийг бас аммаар байна гэдэг тийм хүслийг Непалийн засгийн газарт бол байнга тавьдаг. Тэгээ янз янзын оролдлого явагддаг боловч бас амжилтгүй хэцүү байдаг. Өндөр тэр тусмаа хүчил төрөгчийн бага орчинд одоо дээшээ гараад хогноос цуглуулад явна гэдэг бол асар хүнд ажил. За тэгээд энд одоо орох эдийн засгийн юмнууд нь бол аюу хэцүү байдаг учраас бас одоо яг ямар тактикаар оновчтой ажиллах яг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ ямар ч үсэн цэвэрлэгээнүүдийг бол багч гэлтгүй ингээ хийгээд байгаа. Миний сонсноор бол ойролцоогоор нэг 150 орчим тонн хог Эверестийн ноён оргил дээр байгаа болов гэдэг тийм яриагаа байдаг. Зөвхөн Эверестээс гадна одоо бусад Лоцэ, Нөцэ гэдэг одоо уулын оргилууд дээр бас асар хэмжээний хог бол хуралдчихад байгаа. Тэгэхээр энэ экспедицийг цааш нь үргэлжлүүлж одоо маш олон тонны албан хаагчдыг сургаж энэ Эверестийн хог новшиг одоо буулгах мөн аялал жугаалаа дээшээ гарч байгаа хүмүүсийг хариуцлагатай аялуул хаваад гарсан хогоо өөртөө үүрээд буух тийм одоо янз янзын тийм одоо санаачлагууд бол явагдаж байгаа. Гэхдээ яг ихэнх жуулчид бол өөрсдийнхөө хэрэгэлсэн зарим зүйлийг бол аваа бууж байгаа. Гэхдээ яг ингээм амьд тулсан үед бол юу хог новштой мантай болдог юм хэцүү байдаг. Тэгээ ер нь цаашдаа одоо энэ Эверестийн ноён оргилд гарна гэдэг одоо энэ аялал жугаалгыг ер нь цаашдаа хоригдох уу, яах уу, ийх үү гэдэг талаар бол нэлээд ширүүн маргаа болж байгаа. Тэр тусмаа дэлхийн одоо байгаль хамгаалагч болон янз янзын хүмүүс Непалийн засаг захиргаанд бол янзын их одоо тэ санал хүсэлт одоо анхааруулсан шидийн өгдөг. Тэгээд нэг талаараа бол байгаль бохирдоод байгаа. Нэг талаараа хүн гэдэг одоо амьтны хүслийг биелүүлэх тэр мөрөөдөлтөд хүрэх замд нь саад болоод яах юм бэ? Мөнгө төгрөгөө өгөө тэ хариуцлагатай аялж байгаа хүмүүсийг дээшээ гаргаж яа гэдэг тийм яриа хөөрөө бол одоо хүртэл байгаа. Тэгээд ямар ч байсан Непалийн засаг захиргаа энэ жил 960 хүнд одоо тэ өндөр ууланд авирах одоо зөвшөөрөл өгсөн байдаг. За үүний нэг 400 илүү 500 нь болохоор одоо энэ Эверестийн ноён оргилд бусд нь болохоор нөгөө нэг Непалд байдаг бусад өндөр уулуудад гарах тийм их юм бичиг байдаг. За ингээ өнөөдрийн оруулсан хөнгөн жижигхэн
Одоо бичлэг та бүхэн таалагдсан бол лайк, share байгээд дардаг барьдаг юмудаа дараарай. Тэгээ дараа тун удахгүй Арслантай болон янз янзын гоё түүхүүд мань ар араас орж ирнэ.